Японд ч зарим хүмүүс их таргалдаг. Үүний учрыг би шууд хэлэх үү. Японы номер 1 будаг та бүхэн Сарантоя гэж рекламддаг Сакура будаа гэж бодож байна уу? Энийг их автын заяа. Энэ яг тэр замын эсрэг талд Японы цагдаа зогсчээд. За нарт хорвоогийн нэгэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэг маань бол экспорт импортын бизнесийг танилцуулах Японд зарагддаг, Монголд зарагддаг Японы топ 5 бараа. Топ юу аа зарагддаг таны амьдралаа ядаж нэг удаа харж ирсэн тийм бараануудын үн Японд ямар үнэтэй байна? Монголд ямар үнэтэй байна гэдгийг хамтдаа харцгаая. За эхний танилцуулах сонгоо авсан бараа маань бол та бүхний харсан Гэлэнбок байгаа. Гэлэнбок одоо Японд энэ Донки Хотэ гэж Японы алдарт дэлгүүр байдаг. Энэ дэлгүүрт бол нэлээд юмнууд боломжийн үнэтэй хямдхан маш олон төрлийн барааг нэг дороос авдаг болохоор Японд та ирсэн үед энэ дэлгүүрээр заавал орж үзээрэй. Тэгээд бичлэг эхэлж авах үедээ шууд хэлье. Энэ бизнес гэдэг юу бичлэг бол ямар нэгэн бизнесийг Монголдо бизнес хийдэг бизнес эрхлэгчнэрээ бол тийм доош хийх гэсэн юм бол байхгүй. Бити аваараа гэсэн юм бол байхгүй. Зүгээр л үний харьцуулалт шүү гэдгийг хэлье. Монголд ямар байна? Гадаадад Японд ямар байна гэдгийг л харьцуулж харуулж байгаа. За энд ийм үнэтэй байна. Өдрөө энийг 23-т үрчнэ гэсэн үг шүү. 57 ширхэгтэй 2000 йен. Такстайгаа нийлэх юм бол 2900 2299 йен байх нь байна. Энэ дээр ингээд ямар үнэн ягаад юм ялгаатай байгаа гэхээр энийг болвол Японд амьдарч байгаа хүн төлн доод үнийн 2299. Энийг болохоор 2090 гэдэг нь та 5000 йенээс дээшээгээ худалдаа авалт хийгээд аяллаа визтэй Японд явж явах юм бол tax free үнээр авдаг шүү. За Монгол мөнгөөр бол ийм байна. Одоо тун утгагүй бүдрээ Монголд энэ ямар үнэтэй байгааг харьцуулж харнаа. За 57 ширхтээ ийм биш үү? Тэр юм ширхгийн үнээр нь бодчихвол зүгээр баг. За яг энэ цагт бүгдээрээ Улаанбаатар хот руу явцгаая. За 3 дугаар сонгоо авсан бараа маань бол бас яг адилхан энэ давхартаа Донки Хотэ дэлгүүрт бол байгаа юм байна. За энэ юу гэхээр энийг бас л та бүхэн харж идчихсэн баха. Ийм шоколад байгаа. Almond mini шоколад гэдэг ийм шоколад байдаг. Энэ болохоор 170 йен буюу төгөлбөр ийм болж байна. За Монгол түүнийг удахгүй харнаа. Одоо миний явж байгаа газар харах гэж байгаа бараа бол нүдний тусаалга гэдэг шүү дээ. Нүдний тусаалга бас Монгол руу их явуулдаг. Нүдний тусаалга болон спрулина гэдэг бүх ногоон замг байдаг. Тэр хоёрыг бас Монголд хэрэгэлдэг харагддаг. Тэр хоёрыг авдаг газар бол нэг дор байгаа. Ерөнхийдөө Японы маш олон газар тэрийг бол авчиж болно. Гудам болно гэхэд бараг хэлсдэхгүй. Одоо Кусури Имисан гэж өн дээр нь орж харьяа. Тэнд болохоор ер нь бүх юм байдаг. Дан галц юм гэлтгөө худалдаа үйлчлэгээ идэж уу. Энэ спонтон зарч идэх газрууд байдаг. За одоо жишээ нь ийм газрууд байдаг юм аа. Эшээ орж үзцгээе. Эндээс бол энэ саяны үтсэн шоколад маань өөр үнэтэй байна да. Заримдаа бас юунд Японд бас тийм амар хотын захын ялгаа байдаггүй гэж ярьдаг. Саяны авсан шоколад маань энд 138 йен байна. За одоо юг харцгаая. Спрулина ногоон замг. Ишээ байд. Бишээ ер нь ирдээ. Орхон байдаг болохоор. За энэ Спрулина ногоон замг гэдэг
Би Монгол руу явахдаа дандаа нөгөө хүмүүсийн ачаа авч яваад яадаг хүмүүс энийг бас захиад чанд хийдгээд идэг байхгүй юу? За энэ чинь 2200 шигтэй. Тэгээд айгүй олноор нуудаг. Би суцчлаагүй шүү гэхдээ 3542 yen гэдг юм байна. За Монгол ямар үнэтэй бас удахгүй харнаа. Тэгээд би бол ямар ч юм зархгаагүй зүгээр л юуны хоёр улсын харьцуулалт хийж байгаа. Тэгээд мэдээж энэ дээр бол хэрвээ Монголд арай үнэтэй та авдаг бол тээврийн зардал, татвар гэх бизнес эрхлэгч нар маань маш олон давааг давж иж таны гарт гэрт хүргэдэг болохоор тэрийг бас ойлгож үзэж аваарай. Гэтэ би бол тийм амар харьцангуй ялгаа бол гарахгүй байгаа гэж бодож байна. За нүдний за энэ юу бүх юм байд юм дөө. Одоо энэ хамрын цацлага, С витаминууд маш ихээр авдаг. Тэгээд өвдөд ороод ирэхэд бол идэгэл идэх юм бол олоод гарчхаар юмнууд бай тээ. За энийг их авдсан байлээ. Би нэг Монсод явж байгаад харж байсан Монголд явж байхдаа Виронто гэж. Виронто. Тэгээд 13 мл 448 yen буюу зөвлөгөөр ийм. За 20 мл-тэй 711 yen буюу юм байт юм. Энийг их авдсан заяа. Энийг тэгээд энийг авдсан. Виронтогийнх нь арай өөр төрөл юм шиг үү. Витаминууд оруулсан. За ийм байна. За Монголд ямар үнэтэйг нь одоо харуулж манай Монгол дахь сурвалжлах баг харуулж байгаа. За дараагийн юу бол одоо би дөрөв юм харуулчлаа. Хоёр ойрхон газар байсан. Дараагийн газрыг бол өргөн хэрэглээний бараа буюу сүү ямар үнэтэйг харуулъя. Сүүг харуулахдаа бол одоо Японд бас нэлээд хямдхан анх ирж байгаа үедээ бол маш эрг болохоор нэг дэлгүүр байт юм а. Тэр нь Gyomu гэдэг дэлгүүр байгаа. Тэр дэлгүүрээс эндээс алхаад нэг 10 минут байдаг. Би тийш очиж сүү ямар үнэтэй байгааг харуулъя. За замдаа явж байна. Тэр цаана ингээд метроны замнуудын цаана Skytree харагдаж байна. Skytree 634 м цамхаг байдаг. Дэшээ бас ирсэн үедээ заавал орж үзээрэй. За энэ бол Японы дугуйч юм гэхтэй байна. Би дугуйтай холбоотой нэг өнөөдөр амар салхитай өдөр байна. Дугуйтай холбоотой нэг өөртөө тохиолдсон юм яриа. Яг тэр замын эсрэг талд Японы цагдаа нар зогсож байна. За энэ цагдаа нар таныг орой дугуйгаа гэрэлтүүлэггүй унах юм бол шууд зогсоодог. Тэгээ зогсоогоод өөрөө чинь дугуй мөн үү тэр хүний дугуй унж гинэ яаж ийн гэдээ бас шалгадаг. Японд бол дугуй авч байгаа үед бол заавал яг машин авч байгаа юм шиг бүртгэлтэй авдаг. Тэгээ төлбөртэй зогсоодог. Тэгэхээр шүн дугуй унахаар бол ялангуяа аялаар ирчээд хүний дугуй юм уу анд яг түрээсэн жижиг дугуйнууд байдаг. Унаад явж явах юм бол бас заавал гэрэлтүүлэгтэй унж агаарэ гэж хэлье. Гэрэлтүүлэг бол ингээд зарим дугуундаа шууд бэж идэв. Жихээр шууд асдаг. Заримд нь бол байхгүй. Би жоохон спортын дугуйтай явж байгаад тэгээ зогсоолгож исэн. Я ишиг тэр дэлгүүр юм байгаа. Замд бас юм гоё юм таарлаа. Та бүхэн одоо шинээр байр аваад эсвэл ингээд байр түрээслээд банд ирж байгаа бол мэдээж шууд ингээд шинэ дэлгүүрээс шинэ бараа авахаасаа идэвхтэйгээр ингээд хэрэглээд одоо Японд байгаа байж байгаад явсан хүмүүс эсвэл ингээд нүгэд өөр газар өөр юм авч байгаа байртай хүмүүс юмаа ингээд зардаг, авдаг. Хуучин барааны дэлгүүр Японд түгээмэл байд юм аа. Энэ бол маш хямд үнээр шинээр нахаас бол маш хямд үнээр тэгээд идэлгээ японочууд бол их сайн хэрэгэлдэг. Шинээрээ хавдуу юмнууд их байдаг. Монголд ийм юм байгаасаа гэж бас хүсдэг. Монголд бол шууд ажилладаг баха. За дэлгүүрийнхаа урд ер нь ирчлээ. Тэгээд бичлэг ийшээ орхоос өмнө нэг юм хэлье. Би одоо утсаараа хийгээд ингээд ийм миктэй бичлэгээ 5 хүндээ хөргөж байгаа. Тэгээд хэрвээ 5000 subscribe хүрэх юм бол
шинэ камера аваад микээ сайжруулах байгаа. Та бүхэн дууд үрсний өндөр чанартай бичлэг үзэх гэсэн subscribe дараад үзээрэй. За Pyomo Super гэдэг 9 цагаас 22 цаг хооронд ажилладаг. За Японы ер нь хамгийн хятадлагэр заяа. Хүснээ бас цах гэсэн үг. За сүүтэнд байдээ. Гэт 60 yen мэн гэж байна зү. Ингээд аялаар ирсэн хүмүүс л ийм газрыг харуулахгүй. Би ингээд амьдардаг гэрмэн болохоор ингээд бүгдийг хаанаас юу авахаа бол маш сайн мэднэ. За энэ сүү 225 yen гэж байна. Энэ бас нөгөө миний Монголын сүг 3 ангилдсан шүү дээ. Шар, сэхэр нөгөө өнгө нь юу вэ? Улаан билүү. 3 тослогоос хамаарат ангилдаг. Тэрнтэй адилхан бас тослогноос хамаарат бас баг зэргийн юм ялгаатай байдаг. Энэ чинь нэмсүү байна. Энд арай хямдхан. Имсүү байна. Сүүнүүд бол ер нь Хоккайдо энэсээс их хэрхэн хэлбэг байдаг. Энэ жишээ нь Хоккайдогоос ирсэн сүү гэж байна. 213 yen. За энэ сүү авчаа. Тэгээд тун утахгүй цагаан сар болох гэж байна. Та бүхэн цагаан сараар арх биш. Сүүгийн уцаагаарай. Энэ дэлгүүртөр юу байдığım бэ харах уу? Ингээд юу вэ? Та бүхэн жимсээ биш ээ. Хүнсний ногоогоо хөлдөөгөө хэрэглэх юм бол бас чанараа алддаг шүү дээ. Энд бас ингээд бэлэн хөлдөөцсөн шууд хоолой хийх үедээ гаргаж ирэл хирчих хэмчих ямар шаардлагагүйгээр бэлэн болсон хоолнд шууд идэд зориулсан. Ногоонууд ингээд зарж идэг. Бэнэрэ энэ амир нүүрс хэвчээ. Obvious ахгүй юу? Sorry. Obvious. Нэг ихэр идэх юм бол бас шууд таргална шүү. Японд ч зарим хүмүүс их таргалдаг. Үүний учрыг би шууд хэлэх үү. Үүний учир нь зүгээр Японд гоё боо байдаг байхгүй юу? Боо талах монголчууд ч боо талахны хүмүүс. Тэгээд Японд бол ийм палпис яарда дээд гурлтай. Гэт миний иддэг нэг өгөөж юм байхгүй үстэй. Ингээ хөөцөө таныг шууд байлгаж одоо таргалуулах бүтээгдэхүүнүүд байдаг болохоор эднээс ирсэн үедээ болгоомжлоорой. Битгий аваарай. Болж өгөөл. Хаяал нэг аваарай. За энэ гадарт бенто байна. Ажил ихтэй завгүй хоол их боломжгүй үедээ шууд ингэж аваад алхаагаад юм хөтнөр нь дуртайгаараа идэж болно. За сүүгээ бичүүлээд талах нь хүртэл юм заяа. Хатар талах байхгүй. За уучлаарай. Японыг би эзэж муулахгүй. Зүгээр л харгалуулдаг монголчууд маань ирээд огцом жин нэмждэг эсвэл зарим жин болдог. Гэтэ их нь бол ингээд саяны энэ гурлан бүтээгдэхүүнээс уснаас болоод би өөрчлөлт ордог болохоор ингээд хэлж байгаа шүү. За. За би нэмэлтээр энэ очрлж байгаа сүүгээ авцсан. Тэгээд Японы номер 1 будаг та бүхэн Сарантоя гэх рекламддаг Сакура будаа гэж бодож байна уу? Үгүй. Тийм будаа бол Японд баг байхгүй хаа. За энэ будаа 5 кг будаа ийм үнэтэй байна. 3769 гэдэг ийм үнэтэй байна шүү. За би яг одоо Uniqlo-гийн гадаа ирсэн байна. Бичлэгнийхээ хаалтыг хийх гэж байна. Тэгээд ийшээ бол орохгүй хувцсны бизнес лайв хийж зардаг залуучууд чигээ юм болох гээд байгаа учраас тэрнээс сэргийлээд ийшээ орохгүй та бүхэн зүгээр ингээд харуулчих яа. Гэт 3 давхар 4 давхар хэдэн давхар юм бэ? Uniqlo гэд байна. Энийг болохоор хямдралын үеэр аль болох олноор outlets аваад Монгол руу бас их зарж байгаа харагддаг аа. Зя. Орчуу. Зэ ори.
Арай ингээд хаахнаас тийм нэг юм те. Яста ингээд галсч. Шинэ ирсэн загвар. 23-т үрж шүү манайхаа. Би тайлбар хийхгүй. Чүн. За тэгээ би 3 дахь өдөр болгоо бичлэг оруулж байгаа. Дараагийн бичлэгээр уулзцаая. Сүүгэн ууцаагаарай. Гацтаа ундаа алифт уугаарай. Баяр та.